Хар Хором хотыг 1220 онд их эзэн Чингис хааны зорилгоор байгуулсан байдаг. Тэгвэл тус хотын суурийг сэргээх үндэсний хэмжээний малтлаг хийж ил музей байгуулахаар төлөвлөсөн байна. Ил музей гэдэг маань бол нэг талаас соёлын өвийг хадгалж хамгаалах, хоёрдугаарт нь аялал жуулчлалын томоохон бүтээн байгуулалт болох, гуравдугаарт нь хуучин хот энэ уламжилтаа 800 жилийн өмнөх дэлхий дахинд одоо Монголын хамгийн эзэнт гүрний одоо хүчирхэг эзэнт гүрний түүхийг илэрхийлсэн энэ хотын төрийг дэлхий дахин гаргаж нээх нь бол ач холбогдолтой шинжлэх ухааны талаас. Хар Хором хот нь хүннүүгээс хойш Монголын үе үеийн төрт улс оршин тогтнож байсан газар. Харин 1370 онд Мин улс шатааж сүйтгэж байсан түүхтэй. Хар Хором нь олон жил монголчуудын эдийн засаг, соёл, улс төр, шашны төв байсан. Мөн Евразийн улс орнуудыг захирч дэлхийд энх хамгааланг тогтоож олон шашин зэрэгцэн оршиж байснараа онцлог гэдгийг тодтогож байлаа. Тиймээс ч тус газраас олон эд өлгийн зүйл олцдог байна. За энэ судалгааны явцад бол энэ дээрээс одоо буддын шашны ихэнх олдрууд нь буддын шашных байсан. Бараг 80-аас 90%. За тэгээ тэр дотор бол цац гэж хэлдэг энэ жижигрүүлсэн энэ сургууны хэлбэртэй зүйл бол 10 гаруй мянган ширхэг бол олцсон байна. Онцлог. Тэгээ энэ бол дотроо бол хэдэн төрөлөлтөө дээрээ бичиг үсгтэй янз бүрийн. Ерөнхийдөө бол буддын цац бол одоо буддын шашны бэлэгдлийн нэг чухал элемент. За энэ бол одоо бурхан буддагийн үйл амьдралыг бол илэрхийлсэн. За 8 төрлийн одоо цацыг ном 9 дагуу бол хийж уралдаг. За эндээс бол тэр буддын шашны яг тэр 8 төрлийн бол цац бол биетээр бол олцсон байна. Хуучин хотын төвөр дээр ил музей байгуулах ажлыг Чингис хаан үндэсний музей, шинжлэх ухааны харьяа мэргэжлийн хүрээлэнгүүд эрдэмтдийн зөвлөл хамтран үндэсний шинжилгээний ангийг хэрэгжүүлэхээр болжээ. Түүнчлэн Хар Хором хот байгуулахтай холбоотойгоор Өвөр хангаа, Ар хангаа аймгийн нутагт орхны хүндэд 189 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд аваад байгаамаа.